Сайн байна уу? SSS-ийн хичээлийн шинжилгээ анги бүлгийн хэрхэн үүсэх талаар зааваржаа хүргэж байна. Сургуулийн менежер өөрийн ийстэй хаягаар SSS-ийг идэв цэгийн мэдлэлөө нэвтрэн ороод дараах анги бүлэг дээр дарна. Дэлгэцэнд одоогоор хичээлийн жилд идэвхтэй байгаа анги бүлэг харагдаж байна. Шинэ хичээлийн жилийн анги бүлэг үүсэхээр дарахад үүсгэсэн анги бүлэг байхгүй байгаа нь харагдаж байна. Шинэ бүлэг үүсэхээр дараад үүссэн цонхны оттой эсхийг дүүргэж өгнө. Бүлгийн нэрийг бичээд, бүлгийн төрлөө сонгоод, хөтөлбөрөө сонгоод, бүлгийн хэлбэрийг сонгоод, ангиа сонгоно. Хичээл хэлжийг сонгоно, ангиллаас тохирохыг сонгоно. Мөн тайлбар бичиж болно. Дараах нэмэх тэмдэг дээр даран ангийн багшийг бичиж тэмдэглэж болно. Эсвэл хайх дээр даран багшаа сонгож болно. Бүглэж дууссан гэж үзвэл болбор шар өнгийн хадгалах товч дээр дарснаар хичээлийн шинжилгээний анги бүлэг үүснэ. Танд амжилт хүсье. E-class segment